Дараагийн мэдээлэл хүргэе. Улаанбаатар хотын явган хүний замыг шинжлэх ажил удаашрснаас үүдэн иргэдийг ихээхэн бухимдуулах болсон. Харин үүнийг хотын дарга Нямбатар ажиллах хүчний хомсдолтой холбоо нь тайлбарлаж байгаа. За манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 2 сургуульд замчин мэргэжлэр боловсон хүчин бэлтгэж байгаа ч хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байна. Улаанбаатар хотын Үнцэг булан бүрт дутуу орхисон эзэнгүй явган хүний замын ажлыг харж болно. Хэдийгээр уран дулааны улиралд энэ ажил бүрэн гүйцэд дуусах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл сунжирч эцэс сүулт нь хариуцах эзэнгүй болон үлдэж байна. Харин тус асуудлыг нийслэлийн засаг дарга Нямбатар ажиллах хүчний хомсдолтой холбон тайлбарлаж өөрийгөө өмөрч байна. Танай сэтгүүл зүйн салбарт сая энд цуглахад бараг 60-70 хүн цуглаж штэ. Улаанбаатарын хэмжээнд ерөөсөө явган зам хийдэг 60-70 хүн байна. Нийт Улаанбаатарын хэмжээнд. Тэгээ ажиллах хүчний хомсдолтой болчиход байна. Яг бүтнээрээ ингээд тоолоод үзэхээр өдөрт 60-70 хүн эрзэнэ алах зохио сууж байна. Улаанбаатар хотын явган хүний замыг нэг стандартад оруулж шинжлэх ажил хийгдэж байгаа. Хамгийн гол нь тухайн ажлыг хийхдээ менежмент ажиллах хүчний нөөцийг бүрэн тооцоолохгүйгээс ийм асуудал үүсэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад 2 сургууль замчин мэргэжлэр боловсон хүчин бэлтгэж жилд ойролцоогоор 60 орчим төгсөгчийг ажлын байранд илгээж байгаа. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээр үүсэж байгаа эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байгааг тайлбарлаж байна. Тэгээ энэ чиглэлээр бол жилд бид нэг 30 хүүхдийг бол эсүүлж авдаг квоттойгоор энэ чиглэлээр бол яг суралцсан хүүхдүүд маань 90% төгсөлттэй жил бүр юм төгсдөг байгаа. Ингээд 90%-аас төгссөн хүүхдүүд маань ажлын байран дээр бол яг 94% үзүүлэлттэй яг ажлын байран дээр ажилладаг гэсэн юм статистик тоо мэдээ бол гардаг байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг бүрэн хангаж чадахгүй хэвээр байна. Тиймээс ихтэй сургууль болон мэргэжил сургуульд үйлдвэрлэлийн төвүүд бодлогоор богино хугацааны мэргэжилтэн бэлтгэх. Энэ төрлийн сургалтын агуулгыг сайжруулах зэрэг шаардлага тулгараад байгаа юм а.